Монгол ардын нам удирдах зөвлөл нь хуралджээ. За өөр одоо нам хурал мурлаа хийн л үз. Гэхдээ төр барьж байгаа төрийн эрх мэдлийг авч байгаа нам учраас бас тэдний альва гаргаж байгаа шийдвэр бас ард түмний амьдралд шууд болон шууд тусаар нөлөөлдөг гэж би боддог. За тэр утгаараа бас жирийн иргэний хувьд ч тэр энэ одоо өнөөдөр нэлээд ажилтай байсан. Гэхдээ ажилтай байлаа гэд бас нэг сошиал жоох ухаж үзлээ. Тэгээд үнэн үү гүй юу өөрөө бүр итгэж чадсангүй. Тэр нь ямар утгатай вэ гэхээр хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулагдаж гинэ. Юу гэсэн үг вэ? Энэ ард түмэн чинь өнөөдөр энэ ардын намыг талцаад хоорондоо хэрэлдэж гэнэ гэж бодоогүй штэ. Ард түмэн чи өгöd авилгачдтай ардын нам тэмцгээд нүүрсчдийн нам нүүрсчд нөгөөдөл нь одоо юу гэдгийг одоо төсвийн хулгайчд гээд хоорондоо сайн хэрэлдээд за аль ясна нөгөөдхийгөө шоронд хийж шомд үлгэж Монголын ард түмний амьдралд жоохон ч гэсэн гэрэлгээ гарах юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэр утгаараа хууль зүйн дотоод хэргийн сайд Батбаатарын инквайр гэдэг хүнийг за бидэнд өнөөдөр тодорхой хэмжээгээр цалингийн асуудал, шатгууны асуудал, үр зээлийн асуудал байлаа ч гэсэн за энэ нөхөр нь гараад нэлээ олон одоо хэрэг төвгийг илрүүлэх юм байна да гэж бодсон шүү дээ. Тэгээд ингэж бодсон ард түмэнд одоо буруутай болчихгүй яав. Энэ ардын намыг авилгачдын нам байна гэдэг их ярьдаг байсан. Оросоор Warren закон буюу дархлагдсан хулгайч буюу албан ёсны хуулийн хаан гэдэг ийм одоо нэршилтэй юм шиг надад мэдрэмж төрж байна. Өөрөөр хэлэх юм бол мавчцсан тохиолдолд яадаг вэ гэвэл хоёр талыг эвлэрүүлэхээр ахмадуудын зөвлөл хуралддаг. Та нар кинон дээр харсан баг. Тэгээд тэднийг ингээд суулгаж агаад тэр залуучууд яагаад вэ? Чи очиж яар инктиг наад энэ одоо Петербургт одоо юу гэдгийг 50 байдал алдагдах гээд байна. Хууль хяналтынхан чи ажиллаад эхэллээ. Юу болов? Хинэн эхэлсэн тэрийг очиж шалгах гэж байгаа юм шиг ийм ажлээс гарч байгааг хараад ард түмэн чинь тэнийг бишээ ойлгож байгаа. Ард түмэн олон удаа хуурдахгүй шүү. Ард түмэн өнөөдөр амьдрал маш хүнд байгаа. Ард түмэн юу гэвэл авилгалтайгаа тэмцээсээ, нүүрсчдээсээ хариуцлага тооцоосоо, гэмт хэрэгтнүүдийг гიშгэх газаргүй болгоосоо. Одоо энэ яригдаад байгаа энэ оюу толгой 20 сая долларын хагуулын асуудал гэдэг байгаа. Тэр нь үнэн эсхийг нь ушуухан тогтоогоос энэ улсын их хуралд 10 гаруй одоо гэмт хэрэгтнүүд байгаа гэсэн тэднийг хурдан орж ирээд цэвэрлээсэ гэж бодож байгаа шүү дээ. Би л авт гэж бодож байгаа. Миний адил бодож байгаа маш олон одоо иргэд байгаа гэж би итгэж байна. Тэрнээс биш шудраг бусын байдал дээр эвлэрээсээ хууль бусаар төрийн эрх мэдлийг авсан асуудлыг нь өмгөөлж өмөөрч зөвдгөж үтхий яваасаа гэж бодохгүй байна шүү дээ. Засгийн газрыг үндсэн хуулийн бус аргаар огцруулж өөрсдөө эрх мэдлийг авах гэжсэн үйлдэлийг цэц даслан зогсоосон асуудал байна шүү дээ. Үндсэн хуулийн цэц миний одоо харж байгаагаар бол та нарч мэдж байгаа номтой хоёр гэдэг хүн бол засгийг яаралтай огцруулнаа. Огцорсныхын дараа би сайд болноо. Би яагаад сайд болж болдгүй юм бэ гэж ярьсан шүү дээ. Даваа сүрэн хүртэл зүгээр ярих ашиггүй тэгж гүйж хариж яваагүй байх гэж би бодож байгаа. Тэр тэгж ашиг сонирхолгүй хөдөлтөгч хүн биш гэж би ойлгож байгаа. Тэгээд зарим нөхдүүд нь хүртэл хэлсэн шүү дээ.
засгийн газрыг огцруулахаар бид нэр ингээд хамтрах гээд байгаамаа гэд. Манай намаас хүртэл одоо туваанаар ахлуулсан нөлөө бүхий этгээдүүдийн төр засгийг үндсэн хуулийн бус аргаалж хамаагүй. Халтмаагийн Баттулгаас эхлээд энэ засгийн газрыг ер нь одоо юу гэдгийг унгаагаад өөрөөсөө ямар ч хамаагүй үнээр хамтарсан нэрийн дор булгааг нь үргэлжлүүлэх гээд байсан шүү дээ. Би өнөөдөр энэ ардын намынхан маань улс төрийн зөвлөл хуралдаад хэд хэдэн чухал шийдвэр гаргаж байгаа болов гэж горьдсон шүү дээ. Нэгдүгüүрт нь юу вэ гэхээр булган туяагаа төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд нь эрүүгийн хариуцлага хүлээл гэж ёстой тэр хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэр гаргах юм болов гэж бодсон шүү дээ. Дээр нь энэ жигсаал цуглаан хийгээд байгаа эмчнэр, багш нарын цалинг зохих хэмжээнд нэмэхийн тулд төсвийн таналт хийх одоо манай тэр жинзи цингүүний хилээд байгаа тэр таналтыг нь бас дэмжиж байгаа тэр шийдвэр гаргах болов гэж би горьдсон шүү дээ. Дээр нь энэ яаралтай гормоор одоо энэ иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд өр ширийг нь барагдуулахын тулд энэ хууль бус үйлдэл хийсэн хүмүүсээ нэн дээр огцруулж эргүүлэн татах улс төрийн шийдэл гарах болов гэж бодож ирсэн шүү дээ. Гэсэн чинь Санжинбаяр орж ирэнгуутаа би эднэрийг эвлэрүүлэхэд зөндөө гуйсаа болж өгөхгүй юм ч гişээ юу яриад байгаа. Нэг цэцэрлэгийн хүүхдүүд хоорондоо чихэр булаацалдаад цэцэрлэгийн хүүхдүүд хоорондоо одоо юу гэдгийг тоглоомоо булаацалдаад нэг багш нь юм уу эцэг их нь юм уу орж дундуур нь ороод хоорондоо гараа байр буруутагийн жаахан зэмлээд явдаг шиг ийм үйлдэлээ сая төрийн ордонд болоогүй шүү дээ. 40 их найдын нүүрсний хулгайн асуудлыг хөндөд 20 сая долларын хахуулын асуудлыг яриалаа гэд тагнууллын байгууллагаас нь шуурхай гүйцэтгэх ажиллагаанууд явагдсан тухай асуудлыг ард түмэн хараад эцсийн шийдвэрийг хүлээж байгаа шүү дээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал нь булган туяа дээр хөндөгдөөд энэ этгээдийг одоо нэн дээр эргүүлэн татах асуудал яригдсан гэж ойлгож байгаа шүү дээ. Төрийн тэргүүнээс эхлээд энэ асуудалд анхаарч байгаа гэж бид үзэж байгаа шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2-2 гишүүн нь нэг өдрийн дотор хууль бусаар үндсэн хууль зөрчин алга болцсон асуудлыг яаралтай гормоор шийдсэн асуудлыг ярих болов гэж бодсон шүү дээ. Гэтэл хүүхдүүдээ эвлэрүүлэх гээд ажлын хэсэг гарлаа гинэ. Шившиг ичмээр санагдж байна. Ийм үйлдэл хийвэл энэ бол өөрөөсөө харин жинхэнэ үндсэн хуулийг зөрчөөд ардын нам маань татан буугдсан шүү. Улс төрийн намын тухай хуулийн 12 дээр байгаа хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэж үндсэн хуулийн бус аргаар авах гэж оролцсон оролдлогыг үйлдэл болон эсвүүлтлийг тухайн нам гаргах юм бол шууд татан болгоно гэд улс төрийн намын тухай хуулийн 12 дээр байгаа. Энэ лүү явчвда эрхэн намын удирдлагуудаа та нарт анхаарууллаа шүү. Би өөрөө сөрөг хүчинд байдаг гэдэг маань сөрөөд эсэргүүцээд ардын намын хүчгүй тамиргүй болоосоо гэж би боддгоо. Харин ч ардчилсан намыг хурцлаад ардчилсан намыг хүчтэй байлгаад гэрийн хоёр баган шиг төр түшилцээд явдаг нам байгаасаа гэж боддог. Миний ээжийн, аавын, өвөөгийн хайрлж ирсэн нам учраас би өөрөө ч гэсэн энэ намын бас нэг үндэс суурьаар нь Монгол ардын хувьсгалт ам гэсэн нэрээр 8 жил төр барилцаж явсан учраас би намын эсрэг бол хандаж ярьж байгаа юм шиг. Харин энэ намын нэрээр эрх мэдэл түрээд төрөөс төрсөн тэр бумтан болоод улсын төсвөө үрэн таран хийгээд улс орноо ядууралд оруулаад явсан хүмүүстэй хариуцлага тооцохын оронд
Харин эсэргээрээ хооронд нь эвлэрүүлээ. Удаан хугацаа яриад байвал бие биенийхээ хулгайг илчилчгээд байна гэсэн юм эвгүй шийдвэр яригдсан би эрдүүцэн лайв хийж байна. 5 жилийн хугацаанд 125 их найд төгрөгийг зарцуулсан ба шүү дээ. Ямар үлдвэр барьсан. Би өнөөдөр пост хийсэн л дээ, тэрэн дээр 1800 онд захилгаан нэгдээгүй байхад Америкт гангийн үлдвэр бариад Америк улсаа төмөр замтаа болгож ирсэн ба шүү дээ. Ямар ч захилгаан байхгүй ид. Гэтэл өнөөдөр Монголд яаж байна? 2025 онд гангийн үлдвэр байхгүй, зэсийн үлдвэр байхгүй, жоншны үлдвэр байхгүй, арьс ширний үлдвэр байхгүй. Зүгээр арьсаа гаргаад хятад руу үйлдвэр байхгүй юм чи гаргаа явж исэн зүйлийг эх оронч нэрээр үйлдвэргүй багт нь аваачаад хил дээр хориг тавьснаас болоод одоо зүгээр энэ арьсыг чинь хог болгоод жалганд хийж байгаа шүү дээ. Энэ нэхийнүүдийн чинь зүгээр хог. Хуучин мөнгө чанга байхад үхрийн шир 100,000 төгрөг хүрдэг байлаа. Өнөөдөр зүгээр л хог. Бид 70 сая малтай мөртлөө арьс боловсруулах үйлдвэргүй. Тэгээ энэ үйлдвэрийг барих тухай 125 их найдаас гаргаа тавьчих тухай ярих хэрэгтэй байтал өнөөдөр гадаадаар зугаалдаг, гаранд унтаа 80 сая төгрөгийн цаг зүүдэг, гудамжаар дүрэн үнэтэй хаавс барилга байшингуудыг богдуулаар дүрэн жигдсэн байна шүү дээ. Жирийн иргэд татварын дарамтанд ороод эрүүгийн ял авч байна. Жирийн төрийн албан хаагч зөв шийдвэр гаргахын төлөө яваад буруудаад ял авч байна. Гэтэл өнөөдөр юу байна? Ардын намынхан өнөөдөр хоорондоо алалцгаа болёо. Хоёр талаа сайхан тэврээд аваа, үнсээд аваа. Цаашдаа ингэж явуулахгүй төлөө их эвлэрлийн ажлын хэсэг гэдэг юм тэнэг юм гаргаж шít. Намын их хурал гэдэг одоо 2000 хүн ирэх юм байна л да. Тэр хүмүүс нь намтайгаа үлдэхийг хүсэж байгаа бол намаа өнөөдөр юу гэдгийг цаашдаа бас энэ төр барилцдаг нам байлгахыг хүсэж байгаа бол ил тод илэн далангуу гараад ярих хэрэгтэй. Зоригтой, тодорхой. Хөө энэ улс орны чинь сүрүүлсэн аимшигтай хүмүүсийг бид сая зургатаар харлаа. Сошиалаар харлаа. Хуулийн хариуцлага хүлээлгээч гэд хэлээч. Тийм биз? Тэхгүйгээр дандаа албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдэл яриад байхаа болооч гэдгийг тэр намын хурлаа явах хүмүүс нь ярих хэрэгтэй шүү дээ. Хуйлдааны аргаар төр барилцах гад явахынхаа оронд хуурч мэхэлсэн, хулгай хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооц гэдгээ ярмаар байна шүү дээ. Ард түмэн ядуураал байдаг, ажилгүйд нэмэгдээл байдаг, төрд өнөөдөр шургалсангууд нь, цүнх барьсангууд нь гидсэн томрол, машин бүдүүрэл амьдрал нь дээшлэлээдэг. Өглөө босоод 8 арилжаа хийх гээд нэг жижиг дунд үйлдвэрээр одоо юу байдгийг сүү тараг одоо талах тариа хийсэн хүмүүс нь үр ширэнд баригдах гал шалгалт малгалтын дарамтанд нь орох гол ямар төвөгтэй байна. Энэ улсад өнөөдөр ажил хийсэн нь ядуурдаг, авилгал авсан нь баяждаг. Энэ тогтолцоогоо халаад өгөөч л гэж гуугаад байгаа шүү дээ. Өчнөө тэр бум төлөөд 3-4 аймаг дамжаад улсын их хурлын гишүүн болсон хүмүүс энэ улс орноо цөлмгөж
тэнд суудгүй гэдгээ нотлооч. Тэр бум төгрөг юу юм бэ гэдэг хэмжээнд хүртлээ зарим нь мөнгөний үнд үнгээ мэдхээ болцсон шүү дээ. Тарих угаадаг нэг бүсгүй байсан 40 сая төгрөгөөр машин барьж чадахгүй бол амиа орол гэж хэлсэн шүү дээ. Тарих угаадаг бас нэг тороол бүсгүй байсан 60 сая төгрөг чинь хуушуурны мөнгө гэж хэлсэн шүү дээ. Тарих угаадаг нэг Бондгор Батсан байсан том бүдүүн жип унаал өнөөдөр өнгөрөөл явж шүү дээ. Гэтэл өнөөдөр талах тариа гурил будаа хоол хүнсий чинь бэлддэг жирийн иргэд өнөөдөр өрнөөс өрн аппликейшнээс аппликейшны өрөнд ороод яваад шүү дээ. Эмч хүн цалингаа нэмгэж хэлж яана одоо аргагүй шүү дээ. Одоо Монгол улс совилогчгүй боллоо. Совилогч чинь бүгдээрээ Герман руу, Европ руу гараа явчлаа. Яагаад гэвэл Монголд авдаг цалингаас хэд дахин өндөр юм байна гэдэг. Монгол улс боловсон хүчний хомсдолд орох гээд байна. Боловсралтай, мэдлэгтэй, чадaltaй залуучууд чинь гадагшаа явахаас өөр аргагүй болоод байна. Багш нар чинь 3 сарын виз мэдүүлээд тэрийгээ болвол Тэнгэрийн умдаг атгсан мэд талархан хүлээж авч нуруу турууга хугартал солонгосод айл зөөж шин. Ийм байхад, ийм хүнд байхад энэ инкри хайрт намдаа хайртай гэж хэлээд эрх мэдэлд өнөөдөр эдний хүмүүсийг тасралтгүй 12 жил суулгаад та талхны мөнгө болсон. Бидний л буруулдаа. Би Жингэлтэй дүүрэх нэр дэвшээд явж байхад Батнайрамдал гэдэг залуу би та нарын хүүхдүүдийг Харвардд сургана гэд солиороод явсан. Өөрөө Харвардад очиод сургалтандаа сууж яана гэд рекламдаа сууж байгаа шүү дээ. Би зүгээр л нэг жишээ хэлэхэд энэ утаанаасаа салах аргуудаа бид нар ярилцъя гэд ярихад тэр утаа ямар хамаатай юм бэ? Улаанбаатарт чинь утаа өвлөл байдгийн. Эн чинь зуны сонгуул гэд над дээр ардын намын дэмжигч өвөө эмээ иржсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр ажлын талаар ярих юм болов, амьдралын талаар шийдвэр гаргах юм болов, ядаж энэ үр зээлийг яах юм бол энэ хууль зөрчсөн этгээдүүдээ улсын их хурлаас эргүүлэн татах улс төрийн шийдвэр гаргах юм болов гэсэн чинь харин эсэргээрээ толгойг нийлээд тооноор ордог бүхнээ жишээлбэл эвлэрлийн гэрээний нэг хэсэгтээ оруулаа суугч юм шүү дээ. Ингээд байвал энэ намын чинь хэн дэмжих юм бэ? Ингээд байвал энэ нам чинь өөрөө мөхөл рүүгээ явна. 300 мянган гишүүнтэйгээ томордог ардын нам. Тэгвэл 300 мянган гишүүдэд би хандж байна. 300 мянга гэдэг чинь сонгуулийн санал өгдөг хүний 3 хүний нэг нь ардын намд хамааралтай амьдарч байна гэсэн үг. Та нар үнэхээр тийм намын гишүүд бол энэ намынхаа их хуралд явж байгаа хүмүүстэй хэлээч. Тэр эвлэрлийн гэдэг над ажлын хэсгээ эртхэн болоод харин тэр эвдэрлцээд байгаа хүмүүсээс нь утгыг аваад хууль зөрчсөн хүмүүсээ нэн даруй шалгах ардын намыг цэвэрлэх ажлын хэсэг байгуулаач. Наад ардын нам чинь нүүрсний хулгайчид болчлоо. Жидүүгийн хулгайчид болчлоо. Хөгжлийн банкны хулгайчид болчлоо. Дээр нь та нар мартцсан уу банкны хулгайч нар болчлоо. Сангийн хулгайч нар болчлоо. Тэгээ сайхан байна уу? Нийгмээрээ өнөөдөр та нарын намын гишүүдээрээ дамжуулаад над намаа цэвэрлэхэ бодооч. Хөгшин байна уу, залуу байна уу энэ хамаагүй. Гол нь хулгайчгүй нам байх ёстой. Би ч гэсэн ардчилсан намынханд хэлээд байна. Та нар энэ Халтмаагийн Баттулга тэргүүтээ хулгайч нараас салаач гэж би хэлээд байна. Энэ улс орны ард түмний амьдралыг
ардын намынхантайгаа нийлж ягаад хулгай хийгээд ард түмний амьдралыг сүрүүлсэн. Тэр нөгөө 10 тэрбум долларын асуудлыг ярих ажлын хэсэг байгуулахгүй яасан юм. Ард түмний амьдрал тэр чинь эрэхтэй шүү дээ. 10 тэрбум долларын алдагдaltaй гэрээ хийсэн хүмүүсээ яриач. Ядаж энэ 125 их найд зарцуулалтыг яриач. Яагаад өнөөдөр хүртэл үйлдвэр яриаггүй юм гэж. 90 оноос өмнө ганцхан намтай байсан Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг. Тэр үед Эрдэнэт гэдэг үйлдвэрийг, гутлын үйлдвэрийг та бүхэн хэрвээ санаж байгаа бол одоо Эрмлийн үйлдвэрийг, хувцсны үйлдвэр бүх үйлдвэрүүдийг барьсан. Тэр нь ашигтай байсан уу, ашиггүй байсан уу хамаагүй тэр үед ажилгүй ингэж байгаагүй. Яг гэвэл үйлдвэр байгаа бол ажилчид байна, ажлын байр байна. Гэтэл өнөөдөр Монголд 90 оноос хойш ямар үйлдвэр барьсан юм бэ? Талхны үйлдвэр барьсан уу? Сая Хөдөлмөрийн Баатар гээд нэг хүн болж ирээ хөөрхий 90 он буйнаар хувьчилж авсан өгөөж боовныхоо үйлдвэрээр сая Хөдөлмөрийн Баатар болж илээ. Баяр үргээ. Гэхдээ яг тодорхой шинээр ямар үйлдвэр барьсан юм бэ? Би 5 үйлдвэрийн нэгийг ядаж бариач гэж гуйж ирсэн. Нефтийн үйлдвэр одоо хүртэл ашиглалтанд ороогүй байна. Яагаад орохгүй байгаа? Мөнгө дутсан уу? Тэгвэл энэ жилдээ тэр соёлын төвүүдэд төр зогсоогоод сургууль цэцэрлэгүүдэд жоохон багсгаад төрийн албан хаагчдын одоо янз бүрийн хурал цуглаануудыг бүрэн хориглож яагаад бүх мөнгөө тэр үйлдвэрлэгээд стратегийн ганц үйлдвэртэй болъё л доо. Нефтийн үйлдвэртэй болъё. Зэсийн үйлдвэр хаа байна? Гангийн үйлдвэр хаа байна? Цемент шохооны үйлдвэртэй байсан. Хөтлийнгээд дампуурсан. Гэхдээ тэгээд тэр дампууруулсан захирал Наранбаатар гэдэг хүн нь Сагсан бөмбөгийн тэм юуг багийг ивент итгээд байгаа маа шин тим юм хийгээ явж илж шин. Би бүр ойлгохгүй байгаа. Дэлхий дээр тэр бомтнууд л тамирчдын багийг ивент итгэдэг. Эсвэл компаниас сурчлах гэж жишээ нь Honda, Toyota компаниас сурчлах гэж эсвэл Абрамович тэр бомтой учраас. Гэхдээ Монголд одоо ямар зоригтойгоор хулгайч нар хөл бөмбөг, сагсан бөмбөгийг ивент итгээд байна. Улсын үйлдвэрийн газрыг дампууруулчихсан. Coin нэрээр баахан залуучуудын мөнгийг залгиад идсэн. Шинэ мөнгөчин ч гэх шиг. Жинзэн үеийнхэн тэднийг хараад бөөлж сутгах байлгүй дөө. Ийм байдлаар өнөөдөр явж болохгүй. Энэ улсыг өнөөдөр эзэнтэй байлгамаар байна. Энэ улсад үндсэн хуулиа зөрчсөн төрөөс төрсөн тэр бундан хулгайч нарын орж ирдэггүй орон зай баймаар байна. Ингийн тулд төр барьж байгаа намууд нь хариуцлагатай баймаар байна. Хүний өөрийн намгүй өнөөдөр юу гэвэл жиг зөөл юм, дуу багтай юм, тэнэгдүү юм жигсаалтанд оруулчих, гишүүн болгочих. Орж ирээд олон юм яриад хулгай хийх бидний юмд гай болохгүй юм гэсэн маягаар тойрог хуваарлалт хийдэг. Тэр гайгаараа та нар бараг 30 жил төр барьлаа. Ард түмний амьдрал ямар байна? Энэ зөв үү? Бидний муу хэлээд буруутгаад байдаг бараг хүний өмнөөс амьдрах гээд байгаа юм шиг улс оронд чинь хариуцлага гэдэг юмыг бас хатуу ярьдаг юм байл шүү дээ. Хойд Солонгос байна, Орос байна, Хятад байна. Хариуцлагыг айгүй өндөр тавьдаг юм байл шүү дээ. Өнөөдөр хариуцлагагүй байгаад байна шүү дээ. Та нар одоо нэг жишээ хар. Үндсэн хууль зөрчичгөөд
Өргөдлөө өгөхгүй булган туяа. Гэхдээ өргөдлөө өгөөч гэж би хичнээн гуйлаа. Тэр сандаг очир өргөдлөө өгөх хэрэгтэй шүү дээ. Би энэ байнга хороог буруу өдөртсөн байна гэд. Гэтэл би хамаагүй булган туяа хамаатай гэж эр хүн шиг байгаа тэр залуу. Тэнгэр сургуулийн бацаа минь чи эр хүн шиг байгаа ч хэлмээр байна. Тэр сайн зоргийг ч одоо яах вэ? Шатаад байгаа юм билээ. Дээр нь гүн бэлэг гээд бас нэг сошиалор өө намайг тэнэг гэлээгээд уурлаад юм уу? Эсвэл өгөөдөд юм уу? Тэр дүү таандаж хэлэхэд энэ үндсэн хуулиа уншаач. Энэ үндсэн хуулийн дээр чинь бүх юм байгаа шүү дээ. Тэгээ яаж хүнд хичээл заадгийг? Монгол улсын үндсэн хуулийн дээр би Тэмүүжингээ бас хэлмээр байна. Ямар ч үндсэн хууль уншаагүй. Наад үндсэн хуулийн дээр чинь 4 төрлөөр шийдвэр гаргана. 1, 2-ыг бол их хурл хүлээж аваад хилэлцэн. 3, 4-ыг хилцэхгүйгээ байж байгаа шүү дээ үндсэн хуулийн дээр. Энэ чинь 4-р нь гаргасан шийдвэр байна гэдэг ачаа. Өөрөөр одоо энэ манай энэ Монгол улсыг сүрүүлж байгаа ганц юм бол мэддэггүй мөртлөө мэддэг хүмүүсийг толгой дээр гаргасныг гайгалчаа. Нэх гой мэддэг царайлдаг нэг хавтас уншаагүй. Нэг ном уншаагүй. Тэгээ судлаач гэдэг байгаа шүү. Гэхдээ судлаач юм бол номоо гаргаач. Жишээлбэл. Өнөөдөр Монгол улс 100 жилийн түүхэнд за яг 70 жил нь гадны хараа хяналтан дотор хэцүү байсан байж болно. Коммунист орн бас хэцүү байсан байж болно. Гэхдээ ямар ч байсан үйлдвэртэй, ямар ч байсан ажилтай, ямар ч байсан боловсралтай хүнийг шүтдэг байлаа. Тэдний хүүхэд мундаг шүү мөйстэй явдаг юм байлээ гэж. Боловсрал дотор ар үрээ хаалга байлдаг байж болно. Гэхдээ онц гарсан нь ордонд суудаг байлаа. Яаманд байдаг байлаа. Онц гарахын тулд орос хэлээр ядаж ус цас байдаг хүмүүс байлаа. Тэгээ хэлдэг байлаа. Хүүе тэрний чинь бүтээл мундаг юм байлээ. Тийм ном гаргацсан байлээ. Тэр чинь нэрээ Ирхүү төгссөн байлаа. Москва төгссөн байлаа. Герман төгссөн байлээ гэд Чехэд төгссөн байна. Польшид төгссөн байна гэж боловсролыг үнэлдэг байлаа. Өнөөдөр боловсралгүйгээрээ бахархаж боожгоо можгоо гэж ярьснуудаа шүтэж амьдэрдэг юм бузар болчиход нь шүү дээ. Би иччихээн. Хүүхдүүд хүртэл наад энэ сошиал дээр чинь ортдоггүй. Гэтэл тийм баялаар бузар хүний амнаас гарахгүй үгдийг янз бүрээр бичдэг болцсон. Хэлдэг болцсон. Сургууль төгсөж чадаагүй ээжээж юу сурах, боловсрах асуудлаар хууль батлах гэдэг юм бэ. Тиймээс энэ өнөөдөр ардын намын улс төрийн зөвлөл нь ядаж сонгуулийн хуулийг нэн даруй өөрчилж ядаж сургууль төгссөн дипломтой хүмүүсийг хуурамч биш дипломтой хүмүүсийг ажилд авна гэж оруул гэж чиглэл өгөх юм болов гэж би гордож илаа. Найдаж илаа. Энэ төрийн ордонд чи ерөөсөө тариг толгойн ялзарсан хүмүүсийг оруулдаггүй байгаасаа гэж хүсчихээ. Гэтэл их хэвлэрлийг одоо үүсгэх нь хоёр тадыг уулзуулна. Намын хурлаас өмнө бие бинийгээ одоо тэрвэрлэнэ гэдэг юм уу яагаад? Би дахиад хэлье. Ардын нам төрийн эрхийг хууль бусаар авсан энэ ажиллагаанд зохион байгуулалтаар орох юм бол улс төрийн намын тухай хуулийн 12 зааснаад нам татан буугдах ажиллагаар орно шүү. Legal info дээр улс төрийн намын тухай хуулийг олоод үзчихээрэй. 12 гэдэг заалтыг уншаад үзчихээрэй. Тэгэд одоо өөрсдөө хэлдэг тэр ах нар маань, дарга нар маань, X одоо ерөнхий сайд нар маань энэ эвлэрэл гэдэг үгээ их эвтэйхэн болгоомжтой яриарэ. Наан чин том асуудал үүсчээд байна. Энэ Монгол улсын үндсэн хуулийг зөрчөөд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэдгийг
ордонд сууж байгаа гишүүд нь ч хэлж гээ. Дээр нь Монгол улсын үндсэн хуулийн цэцэн ч нотолчлоо. Ийм нотолсон зүйл дээр эвлэрдэггүй юм. Хариуцлага тооцдгийг, шийдэгдгийг. Тэр шийтгэл, тэр хариуцлагыг намын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Тэр тэмцэл хийж байгаа зөв тал зогсож байгаадаа улс төрийн дэмжлэгийг нин дээр үзүүлнэ гэж ярьдгийг. Тэрнээс биш нөгөө жоохон цэцэрлэгийн хүүхдүүд хоорондоо суугаад тоглоом хоол ундаа булаацалдаад би энийг майжцсан асуудлыг зохицуулах гэж байгаа төр хороо шиг байхаа бол. Ийм учраас энэ сонгуулийн хуулийн тэр, үндсэн хуулийн тэр ноцтой зөрчсөн хүмүүсээ нин дайруу намаасаа хөөх тухайн асуудлаар шийдвэр гаргах байсан юм. Тэгж явах хэрэгтэй байсан. Гадны байгууллагаас мөнгө авчаад сонгуульд орно гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр гадны байгууллага нь ямар учиртай Монгол улсын их хурлын гишүүн тэр гадны байгууллага хэрэгтэй болсон юм бэ? Ингээл байгаад ах уу? Энэ их хурлд чинь ямар ч хамаагүй аргаар хахуул махуулгүй чамаагүй аргаар гишүүн болчихвол юм бол төрийн эрхийг ямар ч хамаагүй аргаар булаагаад авчиж болдгийм байна гэдэг тийм жишг тогтоох гэдэг юм уу? Та нар ядаж энэ ахмадуудаас исчээч. Монгол улсын анхны их хурлын дарга нөгөө хин гомжуугаа бол зөв ярьж ийлээ шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн энэ асуудал дээр бүр нарийн сайн ярих юм бол 71 их хурлын гишүүнч хариуцлага дооцож болно шүү гэж хэлж ирсэн. Ийм ноцтой зүйлүүдийг дахин гаргаад байгаа бол энэ бол гэмт хэрэг шүү. Тиймээс ажил ярьдгүү ардын нам, албан тушаалтнуудыг эвлэрүүлдэг ажлын хэсэг байгаа бол эртхэн шиг цагаан тугаа өгөөд ажил хийх сонирхолтой. Авилга албан тушаалт дургу төр засгийнхаа төлөө, улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө явах хүсэлтэй мянган залуучууд, мянган настангууд, мянган иргэд байгаа тэднэрт боломж олгооч. Холовины баяр гэдэг шиг нэрээ үнэхээр зочирдом хүмүүс гинт гарч ирээд энэ улс орны хөгжил дэвшлийн тухай биш хүнжил гудас хуйлдааны асуудал яриад энийг нь өнөөдөр нин даруй болох гээд байна гэж ярьж бас ичээч. Баяр дарга та намдаа хайртай байж болно. Улстай хайртай болооч гэж би гуймаар байна. Та намын залуучуудаа очиод хооронд нь эвлэрүүлэх биш харин хууль зөрчснүүдийн хариуцлага үүрүүлээч гэж ярмаар байна. Инкоерва бусдын ч би бас хэлмээр байна. Монгол улсын үндсэн хуулийг зөрчөөд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн этгээдүүдэд хариуцлага тооцохгүй бол ард түмэн хариуцлага тооцсон шүү. Үндсэн хуулийг зөрчиж болдгийм байна гэдэг жишгийг энэ парламент, энэ нам тогтоож болохгүй шүү. Энэ бол тусгаар тогтнолын баталгаа шүү. Үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа шүү. Энэ бол тусгаар тогтнолын үндэс шүү. Тийм учраас энэ үндсэн хуулийг зөрчсөн нэр бүхий зарим гишүүдийг эргүүлэн татах асуудлыг би ардчилсан нам дээр урайлан бүлгээрээ энэ асуудлыг яаралтай оруул гэдэг би бас шахалтыг ардчилсан намынхантаа өгнө. Манай намын журмын гишүүд бас хэрвээ үүнийг миний лайвыг харж байгаа бол 42 их хурлын гишүүн энэ дээр бас нэг дүгнэлт хийгээрэй. Ялангуяа энэ үндсэн хуулийг зөрчихөд Халтмаагийн Баттулгын урайлгаар, тэрний ятгалгаар, тэрний сүрдүүлгээр буруу талд очиж үндсэн хуулийг зөрчсөн этгээдүүд бас сайн дураараа бас огцорсон дээр шүү.
төр хүчтэй төмөн олон амгалан ард түмний амьдрал сайжрах цаг ирнэ. Ард түмэн ялах цаг ойрхон байна.